их сургууль бол Монголын хамгийн анхны судалгааны их сургууль. Одоо судалгааны их сургууль энэ жилийнхаа хамгийн отхон хуралдааны хийлээ. Одоо докторийн эдийн засгийг хамгаалуулах зүйл маань хурлаа төгсөйхэн хийлээ. Одоо өнөөдрийн хурлаар бол 2 докторантур маань доктор болж байна. За үнэхээр одоо Монгол улсад боловсролын салбарыг одоо бүрчлэн хөгжүүлэх сэдвээр хамгаалж байгаа. Энэ бол цаг үеийн олсон маш чухал сэдв. Докторантур Батэрдэн маань одоо сая доктор очлоо л доо тий. Батэрдэн маань бол одоо энэ соёл урлагийн салбарт бол 1997 оноос өнөөдрийн хүртэл одоо дуулаад одоо сургуулийн төгсөөд дуулаад тэгээд энэ сүүлийн эрдэм шинжилгээний дээл туурваад ингээд докторийн зэрэг хамгаалж байгаа маш мундаг байгаа. Магадгүй надад хамгийн амархан байгаа зүйл бол дуугаан дуулаад одоо явах хамгийн амархан байна яаж. Тэгэхээр би ирээдүйд Батэрдэн чи юу хийсэн бэ гэж хэлмээргүй яг үүндээ бас хандж байгаа. Тийм учраас над чиг доочин болвол зөндөө төрж магадгүй байна. Харин энэ соёл урлагийн салбарыг өдөртөн цоон байгуулах, энийг чиглүүлж явах үнэтэй шинжлэх ухааны үндэслэлтэй ийм судалгаа хийж уршин ахиулдаг, нэг алхамжсан ахиулдаг ийм хүн хор байж магадгүй байна. Тийм учраас би энэ Монгол улсын төр надад Монгол улсын гарьяа жүжигчин гэдэг ийм цоглыг өгсөн бол үүний төлөө өөрийнхөө бүх зүйлээ зориулах хэрэгтэй гэж ингэж яг үүндээ бол тодорхой ажиллаж байгаа. Хамгийн төвтэй зүйл нь энэ байсан гэж ойлгож байна. Тэгээ намайг одоо шинжлэх ухаанч болоор магадгүй энэ өнөөдрийн өгж байгаа та бүхний энэ үнэлэлт бол зөвхөн Батэрдэнд биш Монгол улсын соёл урлагийн салбарт өгж байгаа одоо үнэлгээ гэж удаан ойлгож. Тийм учраас цаашдаа бол та бүхний энэ гэдгийг алдахгүй. Тэгээ ер нь бол бас их ажил хийжээ. Тэгэхдээ энэ одоо энэ их ажлыг үл яг бодит байдал болгохын тулд бол бас тодорхой хэмжээгээр одоо өөрийнхөө төр бичсэн одоо ажилдаанч гэсэн бас жоохон нэмэлт засвар оруулах шаардлагатайгаас гадна энэ өөрөө их төвтэй хүн л дээ. Тэгээд энийг нэг юм бол яг бодит байдал болгон хэрэгжүүлэх одоо шаардлага байна да. Өнөөдөр бүс нутгийн дэд болсон сургалтын байгууллагыг одоо дорн сургуулийн жишээн дээр судалсан энэ одоо чиглэлээр одоо судалгааны ажил хийж докторийн боловсролын даргын докторийн зэргийг хамгаалж байна. За ер нь бол олон улсын түвшинд бол бүс нутгийн асуудлаар их ярьдаг. Бүс нутгийн одоо аюулгүй байдал, бүс нутгийн одоо хүн амын асуудал гэж маш олон зүйлийг ярьдаг хэдий ч өнөр дэд боловсролын асуудлыг бол огт ярьдаггүй. Тийм учраас миний судалгааны ажил бол одоо энэ бүс нутгийн дэд боловсролын асуудлыг бол хүндрэл тавьснараа бол их ач холбогдолтой. Бидний хийж байгаа судалгаа бол дандаа олон шинжлэх ухааны заав дээр явдаг. Тийм учраас ерөөсөө олон шинжлэх ухааны дарамж гэсэн эрдэмтдээс бүрдсэн зөвлөлөөр бол эдгээр шүүгдэж гарч байгаа юм аа. Тиймээс өнөөдөр бол Монголын төр шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогоо явуулах цаг болсон. Одоо өнөөдөр бид чинь мэдлэгийн 100, шинжлэх ухааны 100 гэж байгаа. Аливаа энэ асуудлууд бол заавал үнэн дээр шийдэх ёстой. Үнэн гэдэг бол олон зуун жил үннийг одоо баталж байгаа зүйл бол ерөөсөө л хүний мэдлэг байгаа. Шинжлэх ухаан гэж яриад байгаа шүү дээ бид нэр. Тийм учраас одоо шинжлэх ухааныг хэн хийдэг вэ? Хаанаас хэн хийх вэ гэхээр л судалгааны их сургуулиуд гаргаж байгаа юм. Энэ өнөөдрийн хамгаалсан 2 докторантууд хоёулаа байгууллага судлал, байгууллагын менежментийн чиглэлээр хамгаалж байгаагаар энэ их онцлог. Тэгэхээр байгууллага гэдэг энэ нийгмийн амьд организм чинь өөрөө аль салбарын байна, үйл ажиллагааных нь онцлог юу байна уу гэдгээс нэгдүгээр өөр байна. Байгууллага гэдэг нийгмийн амьд организм хүний хувьд нийтлэг шинж чанарууд байдаг. Тэр нийтлэг дээр нь үндэслээд өөрийнх нь онцлогийг гаргаад энэ байгууллага яаж хөгжүүлэх, яаж удирдах вэ гэдэг тэр арга чаргыг хайсан шинжлэх ухааны хайлт хийсэн ийм сайхан ажлууд болсон баяртай байна.